Бичээч Стенүн Уг судасны өв 5 дугаар хэсэг. Улаанбаатар хотын төвд байрлах бүх үндэс группийн өндөр ширлэн барилгын төв офис. Тэр дор их хотын зам төвжрэн төмд үжигнэж бум бужигнах хагаад харин энэ дотор нам гүм ноёлно. Гэхдээ энэ нам гүм амар тайвны биш. Тансаг засалтай өрөөнд ширээний эхэнд булетон биетэй өргөн мөртөө богино машинцсан үстэй нэгэн эр суух нь группийн гол өв залгамжлагч Харцаг. Уруулын дээгүүр нарийн сахал ургуулсан нь царай төрхийг улам ширүүн харагдуулна. Эсрэг талд суух үсээ олон сүлжин унжуулж хоёр шанаага гялтаатал хуссан бүдүүн эр бол түүний үнэнч туслах авир. Тэрээр нөөц дууссан. Сүүлийн 3 сар Белүрүүд серум, бүх витал, алтан эссенц бүгд үйлдвэрлэл багассан. Таагаас түүж ирдэг хүүхүндэс бараг л олдох болж байна. Хэмээн баржгансан бүдүүн хоолоогоор тайлбар тавьцав. Харцхын харц ширүүлсэн гараа зангидснаа. Эдэн жил энэ ургамлаар бид бизнес босгосон. Одоо гэнтэл алга болно гэж байхгүй. Ядаж ижил төстэй ургамал олох хэрэгтэй. Чи хүмүүс аваад яв. Хөгшчүүлтэй уулз судал гэлээ. Хүүхүндэс бол дэлхийн ургамлын санд бүртгэгдээгүй тайгын гүнд нууцлаг газар ургадаг ховор ургамал. Түүний байршил жинхэнэ төрхийг Харцхын удмынхан л мэддэг бөгөөд энэ нууцыг олон үеэр чанд хадгалж иржээ. Эртнээс Харцхын өвгөд энэ үндсийг алтан гагнуур, гүн орхоод, жамин мэдэг чихэр үс зэрэг хүчтэй эмийн ургамалтай тодорхой тунгаар найруулан удаан туршсан. Зарим онцгой жорд бүр буугын цусан ивэр зар, баавгайн донд зэрэг ховор амьтны гаралтай түүхий идэг багахан хэмжээгээр нэмж эд шидийг нь улам бэхжүүлдэг байв. Түүнийг зүүр найруулж бол хүний биеийн тэнхээг эрс нэмэгдүүлж цусны эргэлтийг сэргээж бэлгийн дур хүслийг сайжруулан чалах тэнхээг бадраадаг. Зарим жорн хүнийг залуужуулж насны доройтлыг удаашруулдаг болох нь нотлогдсон. Иймээс хүүхүнцтэй бүтээгдэхүүнүүд зах зээл дээр маш өндөр үн хүрдэг. Ялангуяа хятадын баячууд худалдаачид энэ ургамлын талаар сураг гармагц ихэд сонирхон ирэл хийлдэгч түүний жинхэнэ их сурвалж, ургах газар, найруулах нууцыг Харцхын удмынхан л мэддэг хэвээр үлджээ. Яг энэ үед хаалга зөөлөн тогшсоор Харцхын итгэл туслах Бат зориг орж ирлээ. Босс, нэг сонин зүйл байна. Харцаг тэр шаасан маягтай гараас авчаад юу вэ? Чухал юм уу? Хэмээн өгүүлээд аягтай царив гараа зүтгүүлв. Өнөөдөр онгоцны буудал дээр манай хүмүүс нэг охиныг харсан байна. Таныг сонирхох хаа гэж бодоод л. Гар утсаар авсан зураг дээр урд хар үстэй, өндөр нуруутай, нарийнхан бэлхүүстэй, тэгш сайхан биетэй бүсгүй. Байгаль эхийн төгс бүтээл болох Рейна байв. Харцаг хэд хором дуугүй харснаа өмсгөө үлээлгэн хөдөлгөн Япон уу гэд нүдэрээ цоо ширтв. Тийм бололтой. Тэнгис гэдэг нэг залуу тосож авсан. Харцаг зурагнаас нүд салгасангүй. Тэр угаасаа Туранхай гойлог бүсгүүчүүдэд дуртай. Гэхдээ энэ охин Туранхай гэхээргүй атлаа үнэхээр гоё юм. Улс төрд нөлөө бүхий айлын охин болох эхнэр нь сүүлийн жилүүдэд бараг танигдахааргүй жин нэмж ихэнхдээ гэртээ чимээнэргүй сууж нэр хүндийн төлөө хааныг хамт гардаг. Харцаг зуруу руу дахин харав. Энэ охин гэж тэр аяархан хэлв. Рейнагийн төрх түүний сонирхлыг ил татсан бололтой. Хаашаа явсан гэлээ? Хотоос гарсан. Тэнгис гэдэг залуутай хамт. Сонирхолтой л юм. Тэр утсыг буцааж өгөөд сандал тушин суулаа. Нүд салгалгүй ажигл. Хаашаа явж байгааг нь тэр залуутай ямар холбоотойг нь ер нь юу ч үлдээлгүй судал гэлээ. Устан үгүй болж буй хүүхүндэс түүний санааг зовоож байх ах үед Тэнгэрийн дагин мэт сайхан охин гараад ирлээ.
Уял тачаал ихтэй харцхан сэрэл гэнэтхэн асан дүрлцгүйд маш юм бэлд. Экшиглэнтэй холбогдоод намайг очно гэж дамжуул. Гэд үнд хийжээ. 1947 оны 3 дугаар сарын жавартай өдрүүд үргэлжилсээр тайгын гүнд орших лувсан отчийн жижиг гэр гаднаасаа энгийн харагдавч дотор нь халуун галаасч эмийн ургамлын анхлын үнэр хан хийж байлаа. Хэд хоногийн турш аав охин хоёр үл таних үнийг ээлжлэн сахиж асарч байв. Лувсан уушгийг нь сонсож судас барин уулнаас түүж ирсэн эмийн хандыг баг багаар улгаж өвдөр үндэсний нутагтай халууншил өгч байв. Намуун тогоонд ус буцалгаж зогсохдоо үе түүний зүг харна. Үл таних эрийн царай арай өнгө орсонч сул дараа хിവэр. Гэнэтхэн орон дээрх хүн үлэлэг хөдөллөө. Хөмсг нь атарч ам нь үл мэдэг ангайхад бүдэгхэн аваа гарлаа. Бокова докодэска. Намуун цочин эргэж харав. Нөгөө хүн нүдэ хагас нэгээд өнөөдөө ширтэж байснаа сөнг дуугаар отосан айко хэмээн дахин шивнэв. Намуун дөхөж очоод та сэрлээ тавшир одоо аюулгүй. Үл таних эр байн юу ч юм шивнэх хагаад намуу юу ч ойлгосонгүй. Тэрээр эргэн тойрноо гайхан харж байснаа намуун лөө тогтож ширтв. Хар нүдэнд нь айдас гайхшрал бас гүн ядрал зэрэгцэн харагдана. Яг энэ үед хаалга зөөлөн дуурч лувсан орж ирлээ. Тэр чимээгүй хүн ойртож судас барин хэсэг чагнав. Амин тогтож байна. Одоо аюулгүй. Гэвч лувсны нүд үл таних эрийг анхааралтай шинжиж байлаа. Нүүр төрх нь монгол биш. Нүдний хэлбэр, арьсны өнгө, үсгээд бүх зүйл өөр. Энэ Япон хүн байна. Охин минь. Таны хүн үү? Лувсан толгой дахив. Тэр үед орон дээр хэвтэхээр хүч гарган Месо гэж шивнэхэд хинч юу ч ойлгосонгүй. Үл таних эрийг оргодол болохыг ойлгосон лувсан хүү охин хоёртойгоо зөвшөлдсөн үн тайгын зүг уулын өндөрт байрлах анчны хуучин утга руу чаргаар зөөж аваачив. Одох нь хүмүүсийн нүднээс хол хөвч тайгын дунд нуугдсан жижигхэн модон байшин. Өвөлдөө цасан дарагдаж зундаа мананд шингэдэг тэр газрыг зөвхөн лувсан наран номон гурвал мэддэг. Номон үе тийш очиж хоол авчран шархыг нь боож халуун шул буулган асарна. Япон эрийн би алгуур дээрдэж цөөн үг ойлголцож чаддаг болсон бөгөөд намуун түүний нэрийг Такуми Японд үлдсэн Айко гэдэг сүйд бүсгүйтэй насан дээр авта гэдгийг нь мэджээ. Орос даргын хийсэн авралыг олж чадсан Такуми элэгсэг дотн монгол хүмүүст аажмаар дасан эмийн ургамлыг ч ихэд сонирхон нууцд нь шунаж эхлэв. Оргож явахдаа малтаж идсэн гашуувтар өвсийг ирж нүдээ жилтэл газар шагаадаг болжээ. Хордсон би уушгин чухам тэр өвсний ачаар илааршиж буйг эмч хүний хувьд сайтар ухаарсан. Дайны дараах эмх замраагүй байдал дотоод ямны хардалт, сэрдэлт, сайхан сэтгэлд гэр бүлийг яаж ч мэдэх тул Такумиг чадлаараа нууцлж байлаа. Цаг хугацаа алгуур урссаар Такумигийн бие тэнхэрж цойрол болсон төдийгүй эд залуу насны хуйл дажаал урд урдынхаас илүү асан дүрлзэж зовоо. Шөнө орондоо эргэтнээ сан хөнгөрөвч хүсэл нь улам бадарч тэсгүй бэрх болж байв. Дэргэд үйлчлэх гинэн цайлган үзэгслэнгоо намун энэ хүслийг улам бүр дэврээвч Такумид өчүүхэн төдий муу бодол байхгүй. Гэтэл намрын нэгэн өдөр сумын зүгээс хэсэг хугацаанд сураг тасарсан цогт буцаж ирсэн төдийгүй баригатын даргаар томилогдсон байв. Өнөртний нууц хүсэл нь лувсангийнх руу байн очих шалтгаан болж эрэхтэй энгийн яриа өрнүүлж байсан ч удалгүй түүний харц өөр зүйл анзаарчээ. Отхын зүг үе явдаг намуу наран хоёрын хөдөлгөөн мөн тайгын гүнд нуугдаж буй үл таних хүний сураг. Удалгүй цогт бүхний мэдэв.
Тэр нэгэн орой лувсандаа ганцаараа уулзаад "Чи Япон оргодол нууж байгаа" гэж тулган хэллээ. Хөөрхий лувсан хөлсөө шудран бүртэлцэж харин цогт инээмсэглэв. "Айх хэрэггүй. Би хэнд ч хэлэхгүй. Гэхдээ чи надад туслах хэрэгтэй. Тэрээр дайны үед биедээ нэгэн эмгэгтэй болсон нь эр хүний чалах. Чиний эм тан гойд гэдгийг мэднэ. Намайг идгээ." Угаас бусдад туслах чин хүсэлтэй лувсан уулын ургамлаас жор найруулж ховор үндэсний нундаг багахан хэмжээгээр хольж эмбэлдэж өгчээ. Хэдхэн хоногийн дараа цогтын цус нь хөөрж сэрэл хүсэл нь бослон сэргэж эр хүний тэнхээ нь эргэн ирсэн гэдгээ. Замын үүдийн захад барилах, автомашин хадгалах агуулгын хаалга нэгдэхэд Райнагийн машин ажуухан ил гарч ирв. Хар саарл өнгийн сүрлэг хийцтэй аяллаа тусгай машин. Гаднаас нь харахад Тойотагийн хүчирхэг суурь, харин урд хэсэг нь Мерседесийн таних тэмдэг гялалзана. Урт аялал бартаад зам зориулж тусгаалan тонголсон машин ээжээ. Тэнгис хэсэг дуугүй ширтээд өөрийн ирэхгүй нэмсэглэн "Ёстой, янзтай машин байна да" гэж дуу алдлаа. Хаалгыг нь онгойлгон шагаахад жирийн машин биш гэдг нь шууд мэдрэгдэнэ. Дотор талыг нь жижигхэн аяллаа байр шиг тогтжуулжээ. Ар талд нь хоёр хүн тухтан унтах эвгэгддэг ор, доор нь ачааны зай. Хажуу хананд нь жижиг галтгооны буланд цахилгаан билетик, усны сав, хөргөгч, аяг тав хадгалах шүүгээ хүртэл суйрлуулж, нөгөө талд нь нууцлсан хаалгатай мини шүршүү байхаагаад усны сав, халуун усны жижиг бойлоор, угаалтуур гээд урт аялалд хэрэгтэй бүх зүйл багтжээ. Таацны дээд хэсэгт нь агуулгах шүүгээ, доор нь зөөлөн гэрэлтүүлэг, мөн жолоожийн хэсэгт орчин үеийн самбар, навигац, хиймэл дагуулын холбооны төхөөрөмж хүртэл суйрлуулсан байв. Харин хамгийн сонирхолтой нь машины сунгадаг тал байв. Зогсоход арын хэсэг нь гадагш тэлж, доторх цаг бараг л 2 дахин томруулдаг ажээ. Тэнгис машиныг тойрон нэг харснаа толгоос ихсэрлээ. "Энэ бол жинхэнэ тайган машин байна. Олон өдөр, олон зуун километр явсан ч асуудалгүй." Түүний сэтгэл хангалуун байгаад Рейна санаа амран "Өвөө урт аялал зориул захиалсан гинлээ. Би энэ тал дээр мэдлэг мүү?" гэд нүдийг гялалзуулан инээлээ. Тэнгис жолооны ард суугаад хөдөлгүүр асаахад машин амуухан архирлаа. Хүчтэйч нам гомдов. "За одоо тайга руу явж болно." Машин ажуухан хөдөлж замын үдийн хуурай салхи тоос шорог ардаа үлдэн хоошоо чиглэн давхихад өмнө нь Монголын өргөн тал Дунайртан зэрэглэйтэн. Хэд хэдэн цаг явсны дараа талын зам 2 салж, нэг нь нарийн шороон зам болон зүүн тийш салав. Рейна уцаа гарган газрын зураг ширтэж байснаа гэнэтхэн дуу алдан "Тэнгисээ, энд нэг сонин газар байна." "Юу? Хамрын хийд гэж байна. Нэг их хол биш юм шиг, би үзмээр байна." Тэнгис хэсэг бодсноо толгойд өгөхөд "Шороон замтай. Гэхдээ очиж болно." Тэд машина эргүүлж зам руу орлоо. Талын салхи улам ширүүсэж, дугуйн дороос тоос босгох агаад уус ягаан туяанд дарагдаж эхэлжээ. Хэсэг явсны дараа хийдийн туйр харагдах шахан болсон үед машина зогсов. "Цааш явбал харанхуй болно. Түр амраад явъя." Яг тэр үед араас нь тоос манарган нэгэн машин ир зогсоход дотроос нь 4 залуу бууж ирэв. Нэг нь гараа атгалан инээмсэглсээр ойртоод "Аха, зам асууя." Тэнгисийг хариу хэлэхээс өмнө нөгөөх нь Рейнаг ширтэнгээ "Оо, эн чинь нөгөө самар охин байна шүү дээ. Мөнч сайхан амт юм аа. Квайтер, хөөх өгцг нь яасан ч том юм." гэж орилоход бүдүүн бахим нэг нь шууд Рейнигийн гарнаас барих гэж оролдов. "Явъя, манай босс чамтай уулзмаар байгаа." Рейна зочин ухаарлаа. Тэр мөчөд Тэнгисийн нүд хүүтэн аимшигтай яг алзан "Гараа тад.
Холд гэж шүдээ зүүн урагшлав. Залуу түс хийтэл инээгээд чи яах юм? Нэг мөхөдөж мэ энэ мөнгө гэснээ халаасаа ухан бодол 20 мянгат гаргалаа. Тэднээс сайн үйлдэл хүлээх хэрэггүй бололтой. Тэнгис гинэд ураг шалхаж мөрөөрөө хүчтэй түлхэхэд нөгөөх нь шууд машин мөргөн унав. Үлдсэн 3 зэрэг дарж эхнийх нь цохилд өгөх гэж гараа өгөхөд Тэнгис түүний бугуу барин мушгиж биеэрээ эргүүлэн газар шидэж хоёр дахь нь араас нь барихад бие гинэт доош болгон тонгороод элгэн дээр нь тун хүчтэй чичин унаглаа. 3 дахь хэрийн хүнд нудрах Тэнгисийн нүрэнд цохилж шүргэж өнгөрч араас нь худаг гарах гэлсхийн агаар дэсгэрсэн ч хэдхэн минутын дараа дөрвөл газар сөхөрчээ. Тэнгис амьсгаагаа аваад зогсоход баруун гарын бугуу зүсэгдэн цус гарч нүд нь баг зэрэг хөөхөрсөн харагдана. Залуус дийлэхгүйг ойлгосон бололтой машиндаа суун хараал усгасаар давхин отов. Энэ бүхнийг зүрх төгшин ажид зогссон Райнад өгөж ирээд гарчин хэмээн шивнэхүйд хөөхөн цээж түрэн том болсон. Тэнгис мөрөө хавчин хацраа шударснаа. Юу ч вшээ та бүү санаа зов гэж хээв нэг хэлжээ. Орой наран аль хэдийн уулсын цагуур шингэн хэд харагдхаа болж эхэлжээ. Тэнгис тэнгэр лүү хялам хийнгээ. Өнөөдөр цааш авсны хэрэггүй. Энд амрыг гэд машины ард талын хэсгийг нээн доторх гэрэл асаав. Цай буцлах хооронд Рена жижиг эмийн хайрцаг гарган Тэнгисийн гарт ариутгагч дүрхэн цэвэрлэхэд биенээс нь үл мэдэг анхлын үнэр гарна. Бүх их бүрт нь ингэрийн цаанаас том хүүхэн бултайж өдлөх бүрт хэлбэр сайтай том өгзөг чигчигнэн. Одоо зүгээрээ. Рена болтойгийн чангалан зангидлаа. Баярлалаа. Та намайг хамгаалсан. Гадаа тас харанхуй болж тэнгэрт одод түгжээ. Аяны хүнжил шүүрэн гадагш гарсан Тэнгис та дотор унт өглөөрт явнаа гэв. Харин та би гадаа унтнаа. Рена гайхан ягаад хэмээн дооширт нь шивнэв. Тэнгис мөрөө хавчаад замд янз бүрийн болно. Харуул байвал дээр. Тэрээр аяны хүнчлөө дэлгээд тэнгэр өдөө ширтэн хэвтлээ. Машины цонхоор гадагш харж харах охин нэг л сонин догдлож зүрх нь хурдан зовхилно. Өвөө нь андуурсангүй. Хайртай ач охиноо итгэж даатгсан залуугийн үг үйлдэл бүр нь ёс жудагтай. Түүний харц бусдынхаас тээс өөр юм. Зүгээр л өөрийн үүрэг юм шиг хамгаалж харин одоо хүйтэн газар дээр хээв нэг хэвтэж байна. Тэр мөчд Ренаг нэг шин мэдрэмж бүрхэж нууцхан хүсэл төрөн хөхний товч эргэнэн дур хүслийн шингэн алгуурхан нойтгнож байв. Хотын төвд байрлах өндөр орон сууцны 10 давхарт нүцгэн биен дээрээ богино хормойтой нэмгэн цамц өмссөн өндөр нуруутай зэгзгэр охин том толны өмнө эргэлдэн зогсно. Охиныг Эгшиглэн гэдэг 20 настай. Тэрээр сурхан сацуу загвар өмсдөг. Гэрэлцэн цамцын цаанаас жижигхэн хүүх тавайж альмун 2 өгзөг баргал ил харагдана. Удалгүй хонх дуугарч Эгшиглэн энээ цацруулсаар хаалга нэхэд гарцах зогсож байлаа. Өргөн мөртөө бахин биетэй тэрээр орж ирэхэд өрөөний агаар хүртэл өөрчлөгдөх шиг. Эгшиглэн толгооноос хөл хүртэл нэг хараад инээмсэглэв. Үлээлгүй. Үгүй, сургуулиас дөнгөж ирсэн. Түүний нарийнхан бие туранхаа хөл харцхын хүслийг соронц мэт татдаг. Тэр гараа сунгаж охины бэлхүүсээр тэврэхэд Эгшиглэн үл мэдэг инээмсэглэн мөрөн дээр нь наалтав. Эгшиглэнж харцгад татагддаг. Зөвхөн мөнгө биш, түүний хүчтэй, өөртөө итгэлтэй байдал охиныг өөрийн ирэхгүй догдлуулна. Харцагч охинд гар татдаггүй. Машин, байр, үнэтэй ховцос, гоо сайхны бүх зүйлийг өгсөн. Өдөр харсан Япон охин хуйл тачааллыг нь асар их өдөөсөн тул харцах тиссэнгүй охины цамцыг яран хөхийг нь бүхэлд нь өмхөн хазарлаа.
Эгшиглэнгийн цамц мөрнөөс мултран унаж дахин гарт тэврүүлэхээр харцгийн өмнө мордчихов. Япон охины гайхалтай том өгзөг нүдний өмнө дурайж анх удаа эгшиглэн голох сэтгэл төрхөн тэр. Аха, өвдөд байна. Ханаад эгшиглэн даран унлаа. Гайхаж имээсэн охин үл мэдэг ярван өндөгөөд шингэн дусгана. Сая амар өвдлөө. За уучлаарай. Ажил дээр асуудал гараад тэрэндээ бухимдаад л. Үсэл сэрлэн төдгөн сэргсэн харцаг гожоож хатуурсан өндөгөөд өрөөнд оръё гэж хэлэхдээ Аана л Япон охины төсөөлсөөр байв. Энэ удаа эгшиглэн ямар ч таашаал авсангүй. Бахархаж хүндэлдэг эрн хахь өөр хүн болсон аятай. Нээ өрөөнд хамаг бие илүүлэн таалуулж угаалгаад үгс-үггүй унтаад өгөв. Эхнэр хүүхдтэй эрийн нүмер нөөлгөнд дасаж аргахдаа ийм хүйтэн өдөр ирнэ гэж хэн санахав? Тэр бослоо. Нүм нүцгэн. Том толны өмнө очиж зогсоод би баахан санжив. Өөлөх юмгүй тэгш гоо бий. Эрчүүдийн өлөн нүдийг соронц мэд татах үзэгс лангоо. Жижигхэн хөхөө хэдэнтэй атгалаж үзээд жаахан том байсан ч болоосай хэмээн бовтнолаа. Өглөө болжээ. Харцах сэрмэгцээ утсаа ухан баахан хэвдэв. Уг нь ингэдэггүйсэн. Эгшиглэнг эрх гүн жаятай эрхлүүлэн уй хасыг нь элбэн сарнайг нь үнсэн талан жаргаад гисэн. Та зүгээр үү? Нэг л өөр. Нэг залуу хүндэлцөөдөө. Хин? Чи танихгүй. Өмнө нь харж байсан юм байна. Манай дугуулан энийг охинтой уулздаг. Харцаг угсгийн өндөгөөд найз охинтой юм уу? Тэр нь хэн? Мишель. Гэхдээ хаа нэг уулздаг гэж сонссон. Эгшиглэнгийн утсан дээрээс Мишелийн зургийг олж харсан харцаг жуумалзаж сууснаа. Том хөөх өгзгөнд нугасгүй дуртай ир байх нэ. Бас гадаад ох таалагддаг. Эхэр юм а да. Хэмээн дуулдах төдийхөн бовтонжээ. 5 дугаар хэсэг төгсөв. Бүх судасны өв 6 дугаар хэсэг. Өвлийн сар гарч тайван гүнд модны мөчөр шүргэн салхи зөөлөн исгэрж хадасхны завсар цасны ширэхгүйд үл мэдэг бударч байлаа. Уулын буйдхан аманд өвлжих лувсангийн гэрт ирсэн цогт улам залуучсан аятай хөнгөн шингэн хөдлөн залжин инээмсэглэл тодруулсан. Чиний хэргэлдэг тэр хөхөвтөр үндэс тэр их сайн юм. Та надад жорийг нөгөөч. Гайхш тасарсан ловсон хэсэг дууга хураан таг. Энэ ургамал зүгээр нэг юм биш гэдгийг би мэднэ. Байгалийн баялагийг хуваалцах ёстой. Эсвэл номонта би суун. Тэр самурыг дотоод яманд барьж өгнө. Эх ховор ургамал шүү дээ. Уулын өндөрт адны завсар ургадаг. Та надад заагаад өгөөч. Би хэл үггүй алга болъё. Намайг ардын эм зүйд сонирхолдог та мэднэ. Аргагүйдсэн лувсан заримыг нь нууж, заримыг нь хэлж, жорыг нь бичин өгөөд ийм шар цэцэгтэй. Гурууны өндгөр илбэхэд үл мэдэг өргөс тэмдрэгддэг. Цэцэглэж эхэлмэгц үнцээр суулгах ёсгүй. Үнц нь хөөх өнгөтэй байвал яг тохирно гэжээ. Шидэт эм зарж баяжих нууцхан хүсэлд автсан цогт тэр цагаас хойш ардын эмнэлэгт дурлаж олон шин зор бүтээгээд нэрд гарч эхэлжээ. Үний шунал гэж хэцүү. Бүх үндэсний ээжүүдийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн өөр нэг хүн бол Такуми. Гэхдээ тэр цогтоос тээс өөр бодолт хийдэг. Хизээ нэгэн өдөр эх орондоо очиод сулдж ядарсан ард олноо эмчилнэ гэж мөрөөддөг. Тасралтгүй ирж хайсаар эцэст нь гашуун хамттай хөхөвтөр өвсийг оллоо. Оргож явахдаа өсөж ядарсан үедээ малтаж идэж байсан тэр ургамал яг мөн. Такуми эргэлзэлгүй үнцийг нь амандаа хийн зажилжээ.
Гэвч өдөр уусан лувсангийн тан өөх үндэстэй хоршин нээж эхлэхэн дээрээ бие нь халуун шатан зүрх нь хүчтэй дэлсэж амьсгаан дээрдэж нүд нь улайран манарх шиг. Эрэгтэн нь мод адил хатууран үсэл тачаал нь аимшигтай яасан дүрэлцэв. Аргаа баран эрэгтнээ гачаадан ухаанаа алдчихсан хэвттэл намун ороод иржээ. Зог тусан буцаж гарах гэснээ Такумигийн нүд улааж амьсгаан түргэснийг хараад л юу болсныг дорхон ойлгов. Чи тэр өвсийг идсэн үү? Такуми үгэлж чадсангүй. Арай ядан толгойд өгчээ. Намун Такумигийн зовлон маш сайн ойлгож байв. Тэр аавынхаа эмийн ургамлыг багаасаа мэддэг. Үний биеийн өөрчлөлтийг ч таних болсон охин. Чи өөрийгөө барьж байна. Удвал өөхөх аюултай гэж намуухан хэлв. Айко. Түүний хоолоос сөнг дотор нь тэмцэл өрнөх мэт нүд нь аягнаасаа бүлтрэх шахан улаанаар эргэлдэнэ. Намун эргэлзэх юмгүй дээлээ тайлахад галын гэрэлд түүний залуу бие зөөлөн туяарна. Нарийнхан бэлхүүс зэвэрхэн арс гинэн атлаа эмэгтэйлэг дөрөх. Такуми нүдээ салгаж чадсангүй. Гэхдээ охинд гар хүрсэнгүй. Энэ хичээл зүтгэл нь охинд нөлөө үзүүлж улам зориг оруулах бололтой ойртож ирээд түүний өмнө өвдөглөв. Такумигийн нүдэнд халуун хүсэл бас өөрийгөө хорих төсвөр зэрэгцэн харагдана. Эр хүний зангиш хатуурсан эрэгтэн хоёр гараараа барин үрж хааныг хөөхөндөө хүргэнэ. Такуми нүдэн анин гэдээгтээ зөөлхөн архина. Маш хэцүү байсан ч сайхан сэтгэлд охиныг хичээл зүтгэл үр дүнгээ өгч өтгөн цагаан шингэн год үсрэн цацарчээ. Отгийн дотор нам гүм, галын дулж анивчин оч үсрэнэ. Дараа нь Такуми гараа сунган намууны мөрийг зөөлөн илж сууснаа аажмаар доошлон нандин эрэгтнийг нь үнсэн таалж хилээрээ гжигдэн өрөв. Намун аяархан гэншин хөлөө зөөлхөн дэлгэж айхачгээ нэг мөсөн таягдан хайжээ. Такуми үүргээ сайн гүйцэтгэж хилээ сайтар ажилуулсны эцэст намун жижигэнсээр дур ханж цайвар шингэн гуй даган урслаа. Тайгын гүнд болсон тэр явдал тэр нууц яг тэндээ үрд хадгалагдан хамтдаа үлдсэн юм. Их наран улс шившигтэйгээр ялагдан бууж өгсөний дараа Токио хотын дээгүүр дайны хар сүдэр арилаагүй хэвээр байлаа. Хотын олон хэсэг бөмбөгтөлдөд сүйдэж шатсан барилгын хар хүрэн туйр хаасаагүй үлджээ. Гудамжаар хүмүүс нам хүмхэн алхаж зарим нь хоолны карт барин урт тараалал зогсно. Нэгэн цагт их гүрний нийслэл байсан хот одоо ядарч туйлдсан мэт арай ядан амьсгална. Такуми дайнд морцноос хойш сураг тасарсан. Захиач ирсэнгүй. Дайны төгсгөлд олон мянган зэрэг сураггүй болсон тул гэр бүлийнх нь дотроо бараг үгсэн гэж бодох болжээ. Гэвч Айко жирэмсэн. Эхэндээ тэр үүнийг нуудлахыг оролдсон ч удалгүй мэдэгдэхээс өөр аргагүй болжээ. Айкогийн эцгийг ихэд зочирдож нэр төрөө бодон бохимдно. Такуми үгсэн байж мэднэ. Гэхдээ амьд байвал чи яах гэж байна? Хэмээн эцэг нь ширүүн хэлжээ. Тэд охиноо ёс жудаг зөрчиж самуурсан гэж бодсон бололтой. Айко дуугарсангүй. Нүдэнд нь нулимс хурж зүрх нь базалж байлаа. Түүний хувьд энэ хүүхэд бол ганц найдвар нь. Такуми амьд байгаа эсхийг хэн ч мэдэхгүй ч түүний дурсамж хайр энэ хүүхдэд үлдэх ёстой. Эцэст нь тэр нэг шийдвэр гаргав. Намрын хүйтэн өдөр тэрээр Сайто овгийн хаалгыг тогшжээ. Хаалга нээлтгэхэд түүний өмнө Такумигийн эцэг Генчурэ зогсож байв. 50 гаруй насны энэр дайны дараа улам баргар, улам гүнигтэй болсон. Өргөн дух гүн үрчлээтэй нүд нь олон бодол дарагдсан мэт ядрангүй. Магадгүй Айкогийн жирэмсэн гих сурагч нэрмээс болсон байж мэднэ. Айко бүхий мэдлээд би Такумигийн хүүхдийг тээж байна. Гэр дотор нам гүн болов. Генчурэ эхэндээ итгэсэнгүй.
Харин Айко тэр шөнө болсон бүхнийг Такуми дайнд явахын өмнөх үд шиг түүний хэлсэн үгийг тангаралсан амлалтыг бүгдийг нь нуулгүй ярьжээ. Эцэст нь Кинчорой уртаар санаа алдав. Тэр хүүгээ бараг л үгсэн гэж бодож байсан. Гэвч энэ хүүхэд бол Сайто удмын цус. Хэрв энэ үнэн бол чи одооноос манай гэр бүлийн гишүүн. Тэр өдрөөс хойш Сайто овгийн гэрт амьдрах болсон Айко 1946 оны эхээр нэгэн хүүтэн шөнө амарчиж хүү төрүүлжээ. Хүүхдийг анх үлгээдэхдээ Кинчорой гинэт таг хөшчөв. Айкоч сандран гайхах үед энэ хөөх толб яа харахгүй Сайто удамд байдаг хэмээн Кинчорой дуалджээ. Оройн нь Кинчорой гэрийнхээ дотор хадгалдаг хуучин авдрыг нээж шаргалсан нэгэн бичгийг гарган удаан ширтлээ. Тэр бичигт Сайто овгийн эртний гарал үүсэл тэмдэглэгдсэн байдаг. Олон зуун жилийн өмнө Хувлаа хааны цэрэг Японыг довтлох үед зарим Монгол цэрэг амьд үлдэж нутгийн эмэгтэйчүүдтэй гэр бүл болжээ. Тэдний удам хожим Япон өвөг нэр авсан ч зарим шинж тэмдэг үе үе илэрдэг гэж тэмдэглэгдсэн байв. Тэр шинж тэмдэг нь хөх толб. Кинчорой нэлэх үг дахин хараад Сайто удмын цус тасраагүй байна хэмээн нулимс туслуулан аяархан шивнсэн аж. Токио хот айчмаар шинэ амьдралдаа дасаж сүйдсэн гудамжинд дахин дэлгүүр нээгдэж хүмүүс амьдралаа сэргээхийн төлөө хөдөлж эхэлсэн цагдаар Сайто гэрийн дотор нэг нууц түүх шинээр эхэлж байлаа. Улаанбаатар хотод орж ирэхэд Рейно төдийлөн гайхсангүй. Токио шиг том хотод өссөн түүнд өндөр барилга, төгжрөл, гэрлэн самбар шин зүйл биш. Харин Монголын талын нам гүм, замд тааралдсан бүдүүлэг залуус мөн талын дунд ганцаараа орших хамрын хэдэл түүний сэтгэлд илүү тод үлдсэн. Тэнгис хотод ирээд яг л ажиллаа хийж буй хүн шиг машин шалгах, шатхуун, хүнс хэрэгслийг бэлдэх гээд хийх ёстой зүйлсээ нэг нэгээр нь маш тайван гүйцэтгэв. Райна харин эсрэгээр улам бүр ярьж асууж эхэлжээ. Чи хотод өссөн үү? Үгүй. Ихэнхдээ уул тал тайгаар явдаг. Багада юу тоглодог байсан бэ? Баруунж, бүх барилдаж, голцэлж. Райна тасралтгүй асуусаар. Чи байнга ингэж дууг байдаг юм уу? Заримдаа л. Тэнгисийн довч харуултуудыг сонсоод Райна инээмсэглэнэ. Гэхдээ дотроо энэ залууд улам бүр дасаж нэг л 50 метрэм төрж байгааг анзаарах болжээ. Замын урт аялал хамт өнгөрүүлсэн богино мөчүүд тэднийг үл мэдэг ойртуулсан бололтой. Цаашдаа улам урт удаан аялал хүлээж байгаа нь тэсгэл алдуулан догдлуулж байна. Хэсэг явж байсан Райна гинэтхэн чамд найз охин бий юу гэж асуулаа. Тэнгис бискитэл инээснээ 3 хуруугаа гоцойлгов. Райнагийн царай хувс хийснээ харцаа нуун. 3 найз охинтой юм уу? Чи тоглоод байгаа юм уу? Гэж бараг шивнэлээ. Бараг л. Райна түүнийг тоглоом хийж байна гэж ойлгосон бололтой. Чи их сонирхол юм а хэмээн аяархан бовтонжээ. Гэнэтхэн Тэнгис утсаа хараад өө дуудлаа. Гачуут руу явж уулзъя гэд машина хаацлан давхив. Хотын зах руу гарч мод будтай нам гум хашаанд орж ирэхэд цалбуурл үстэй хөнгөн шингэн өвгөн гар дэлгсээр угтаж Тэнгисч өө гэсээр тэврүүлэх үйст аха гэсээр гойлог биетээ сэргэлэн харцтай өөрхөн охинч гүйгээд ирлээ. Энэ миний дүү нэрэн танхил та хоёр танилцаач. Ширээн дээр шинхэн мах чанаж тавгэдээ уржээ. Ган зориг ачхүүтэйгээ хүүрнэх зур танхил эдээ ундаа зөөнө. Түүнийг тонголзох үед цамц нь үл элэгхэн хөдөлж ташааны хоёр талд нь жижигхэн хонхорхой тодров.
чамд ийм хонхорхой байдгийн байна. Надад ч бас. Райна инээмсэглэн үлээлэг эргэж харуулхад үнэхээр ижилхэн хонхорхой харагдана. Би ч бас төрөхдөө хөх толготой байсан гэж өвөө маань ярьдгийг. Энэ үгийг сонсоод дэргэд сууж байсан ганц зэрэг гайхсхийн "Хөх толбо гэж үү? Энэ" гэлээ. Тийм ээ. Японд үүнийг Монгол толбо гэдэг. Охид инээлцээр гарч отоход ганц зориг хэсэг чимээгүй сууснаа тэнгисийг дуудан арын жижиг өрөө рүү орлоо. Өрөөний буланд байсан хуучин авдрыг нээж шаралсан арьсан хавцтай бичиг гаргаж ирэв. "Үүнийг чиний элен цөвөөл овсон чамд үлдээсэн юм." Надад уу. "Тийм ээ. Цаг нь болсон бололтой." Гачууртын нам гүм хашаанд үйтэн жавар эсгэрж үүдний тэнд тэнгис бичгийг гартаа барин зогсох зуур Райна түүнийг ажиглах бөгөөд сэтгэл дотор нэг л сонин мэдрэмж төрж байв. Замынхан зүгээр л хөтж гэж бодож байсан энэ залуу одоо түүнд улам бүр дотно итгэлтэй санагдах болжээ. Оройн харанхуй гачууртын хашааг аажмаар бүрхэж эхлэв. Өвөөтэйгээ ярилцаж дуусаад аль хэдийн дотно болж элдвийг ярилцаж суусан охид дээр очиод "Танхилаа. Райнаг харж халамжилж хоноор. Ах нь одын төв орлоо." "За ахаа, санаа зовлтгүй." Танхил найртайхан толгойд охиж "Харин Райна. Чи хааш явах гэж байгаа юм бэ?" "Хот руу. Жаахан ажил байна." "Удахгүй ирэх үү?" "Тийм ээ. Гэхдээ ажил амжихгүй бол өглөө ирнэ." Тэнгис товчхон харуулад машинаасаа хашаанаас гарч зам руу ормогц гүнзгий амьсгаа авлаа. Түүний бодол цэгцтэй биш, анхаарал нь төвлөрөхгүй нэг л сонин. Тэр хизээч ийм байдалд орж байсангүй. Райнагийн нэмсэглэл сониуч гарц заримдаа хүүхэчиг асуулт асуух нь хүртэл санаанд нь дахин орж ирнэ. Тэнгис өөртөө дургүй хүрсэн мэт толгоос ихсрэв. Зүгээр л ажил. Гэвч дотроо тэр охинд татагдж байгаагаа ойлгож байлаа. Өөрийгөө сатааруулах хэрэгтэй санагдаж хотын гэрэл ойртох тусам тэр бодлоо өөр тийш эргүүлэхийг оролдлоо. "За, жаахан уй. Амръя да." Гэнэт утсан дуугарч харвал болоржон. Хэдхэн хормын дараа сайхан том хөөх өгзөгтэй гоёхон бүсгэн өөрт туйлын амар амгалан мэдрэн хэвдэх тэнгисийн ухаан санаанаас Райна алгуур алсран нисэн оджээ. Токио хотын өвлийн орой. Өндөр шилэн барилгуудын цонхоор гэрэл анивчиж гудамжинд хүмүүс яран алхана. Харин Сайто овгийн харшийн дотор уур амьсгал тэмч тайван байсангүй. Том ширээний ард Руи Сайто зогсоод цонхоор хотын гэрлийг ширтэж буй мэт харагдавч царайнд нь элт бухимдал тодорчээ. "Өвөө, энэ арай дэндэж бай. Түүний өмнө нам гүм суух хүн бол Сайто овгийн анхмад Такуми Сайто. Та 19 настай охиныг Монголын тайгаар руу ганцаараа гин явуулчихлаа. Тэнд юу ч тохиолдож болно." Такуми аягтай цагаан амсав. "Тэр ганцаараа биш. Дуу нам тайван бас итгэлтэй. Өдөрчдөө явуулсан гэж юу? Тэр хангалттай биш. Би араас нь хүн явуулна." Өвгөн хариу хэлсэнгүй. "Та ойлгохгүй байна уу? Райна бол миний охин." "Тийм ээ. Гэхдээ тэр бас Сайто удмын хүн." Өрөөнд хэсэг нам гүм ноёллоо. Рүү цонхоор дахин хотыг ширтэв. Монгол тайга, нууц ургамал энэ бүх түүний хувьд ойлгомжгүй удаггүй мэт санагдаж байлаа. Яг энэ үед харшин хаалга зөөлөн тогших сонсдож удалгүй үйлчлэгч орж ирээд "Хурэяма-сан иржээ. Таныг зочны өрөөнд хүлээж байна" гэлээ. Тэр бол томоохон хөрөнгө оруулалтын группийн эзэн Гурэяма Шүгүрү, Рүсогийн эцэг. "Сайто-сан, ийм орой зочилж 5 тухыг тань алдагдуулсан бол уучлаарай." "Гурэяма-сан,
Та ангих хэрэггүй. Суугтун. Тэд ширээний ард сууцгаав. Шигүүрээ 50 нэмсэглэн манай гэр бүлийн талаар өмнө нь ярилцаж байсан шүү дээ. Миний хүү Гүрэяма Рүсэ Сайто гэр бүлтэй илүү ойртох сонирхолтой байгаа. Би ээж алгаагүй. Энэ тухай илүү тухтай орчинд тухтай ярилцвал яаж байна? Шигүүрээ толгой тохин нэмсэглээд надад өөр нэг санал байна. Манай групп танай компанид томоохон хөрөнгө оруулалт хийхэд бэлэн. Нөхцөл байдал ямар байгааг та бид мэднэ. Тэр хэсэг дуугаа хураан Рүүг сонжих мэд ажиж сууснаа. Харин хариуд нь манай хоёр гэр бүл албан ёсоор холбоо тогтоож гудураг бололцох хүсэлтэй юм. Миний хүү Рүүсэ танай охин Рейнийг их сонирхож байгаа. Рүү алгаа ташин инээд алдаж хундахтаа дарсаа өргөөд Рейна маань одоо Монголд байгаа. Удахгүй ирнэ. Би бүх талаар дэмжинэ. Гэв. Би мэдсэн юм. Манай хүмүүс онгоцны буудлын дээр харсан байна лээ. Рүүд болгоомжлол төрсөн ч толгой догсон хിവэр сум. Миний хүү түүнийг мартаж чадахгүй байгаа бололтой. Араас нь явуул зүгээр байх. Рүүгийн нүд сэргэн дарсаа тамшаалан залгаад дөнгөж сая өвөөтэй энэ тухай ярилцаж суулаа. Рүүсийн үнэхээр хүсэж байгаа бол явг гэжээ. Тэд удтал хууж хөрж дарс шимж суусны эцэст санаа зориг бүрэн нэгдэн бие биендээ мэхийн ёсолжээ. Ийхүү Монголын тагад эхэлсэн нэг нууц түүх одоо Токиогийн том гэр бүлүүдийн дунд ч аажмаар хөдөлж эхэлж байлаа. Тэдний зорилго бол зөвхөн хүүхэнд ус юм. 6 дугаар хэсэг төгсөв. Хөгс удасны өв 7 дугаар хэсэг. Тайгаан цас саяхнаас ханзарч эхлэн уулын бэл жалга судгаар урс хоржигнон урсах нь хавар айлчлан ирснийх. Өнгөрсөн өвлийн хүйтэн айжмар сулран хөгж дүндүр шувуудын дуу сонсогдох нь элбэгшжээ. 2 жилийн өмнө Такуми энэ нутагт анх үл тавьсан. Тэр үед амьд үлдэхээс өөр бодол байгаагүй. Хүйтэн улсөглөн айдас 3-ын дунд лувсан одчийн гэрт орж ирснээр түүний хувь зай тис өөр зурагдаж эхэлсэн юм. Орос даргын хэлсэнчлэн сайхан сэтгэлд хүмүүстэй учирч айжмар дотносон дасаж тайган амьдралтаж баг багаар уусжээ. Гэсэн ч зүрхнийх нь гүнд өөр нэгэн газар үргэлж оршсоор байгаа. Тэр нь холын Япон, тэнд үлдсэн Айко. Хаяа уулын оройд зогсоод зүүн зүгийг ширтгэхдээ сүйд бүсгүйхээ царайг нүдэндээ тодхон харна. Инээмсэглэл намуухан хоолой дайнд мордохын өмнөх тэр орой. Айко одоо хаана явавал амьд мэнд болов уу гэж бодох бүрд цээжин хүнд үрлэнэ. Энэ 2 жилд намуунтай олонтой уулзаж аавд нь тусалж эмийн ургамал түүж тайгын дунд хамт алхах болсон. Номооны дэргэд байх үед сэтгэл нь тайвширч холын дурсамж хүртэл бүдгэрэг шиг санагдана. Гэвч Айкогийн тухай бодол хизээч бүр мөсөн алга болсонгүй. Тэр нэг орой ловсон отож галын дэргэд сууж байснаа. Цогт удахгүй эргэж ирж магадгүй. Тиймээс хүүгийн дудаан байлгаж болохгүй гэж тун нухацтай өгүүлв. Наран толгой дохиж номон дууг өссөн. Хэлсэн үгнээс буцаж мэдэх цогт төвгүүд бол бүгдэд аюултай. Тамхиа улуулзуулан сорж удаан бодлогоширсан лувсан авдраа удлан жижигхэн ширэн зүйлт гаргаж ирээд үүнийг авчав. Маш ховор эмийн ургамал. Өөр ургамалтай хольж болно. Гэхдээ хэдрүүлж болохгүй. Чиний бие бүрэн идгээгүй гэжээ. Зүйлтийг 2 гардан авсан Такуми толгой мэхийн талархлаа илэрхийлэх үед алгуур лувсангийн нүдэнд анхааруулга бас халамж зэрэгцэн харагдаж байв. Тэд хэд хоногийн дараа Такумиг аймгийн төв түргэж тэндээс цааш олзлогчдын цуванд нэгдүүлэхээр боллоо. Гэхдээ бичиг баримт болоод бусад хэрэгтэй зүйлийг хаанаас яаж олох вэ? Гэтэл дайнд явснаас хойш сураггүй байсан төмөр эргэн ирсэн төдийгүй чухал албан томилогдсон тухай
тун сайн мэдээ дууллаа. Тэрээр чөлөөлөх дайны дараа нууц албанд ажилласан тул номонтой холбогдож чадаагүй юмсан ч. Итгэл төрж баярлсан наран багын найзтайгаа уулзсан болж өнгөрсөн бүхнийг нууж байгаа Япон хүний тухай нуулгүй хэлжээ. Царай нь хувирж хардсанд хүйтэрч эхэлсэн төмөр журам бол журам, баривчлах ёстой хэмээн эрс шийдэмгий хэлээд босоод явчихав. Түүний хардсанд өөр зүйл нуугдаж байгааг наран анзаарсан. Энэ бол зөвхөн журам биш, харин номонтой холбоотой атаархал байв. Бүгдийг сонсож сайтар тунгаасны эцэс төмөртэй уулзахаар шийдсэн номон үжийн болох үест гэрт нь очлоо. Журамт сэтгэлдээ үнэн ч охины хувьд энэ дэндүү зоримог үйлдэл гэвч тэр зориглосон. Гэнэтхэн ороод ирсэн номоныг хараад баггүй сандарсан төмрийн харц яг өмнөх шигээ зөөлөн дулаан бас хайраар гэрэлтэнэ. Би чамаа удаан хүлээсэн. Шуудан ирэх бүрд гордон хардаг. Гэнэтхэн л нууц ажиллагаанд томилогдчихсон. Би зэргийн хүн уухрах хэрэггүй. Сонссон. Гэхдээ номно өнгөрсөн хугацаанд би чамаагаа үргэлж санан зүудэлж ирсэн. Би ч ялгаагүй. Харин төмөр тэсэлгүй ухасгээгээд номон аяархан дуу алдаад ингэрт наалтан мэгшлээ. Уйлаад яхав. Дахиж чамаасаа алхамж олдохгүй. Тооноор өлийн саран авхаан сүмгэр цагаан гэрэл доор үзэгслэнгоо номооны нүцгэн бие гэрэлтэн хос залуус балбурамын амтанд шумбан өмбөн орвоо. Аль хэдийн шүн дунд болжээ. Нээлттэй салхивчаар өвлийн хүйтэн цэнгэг агаар сад асгаран урсан орж чармай нүцгэн хэвдэх болорчин тэнгис хоёр ядарсан бололтой зөөрөмлөнө. Гэнэт болорчин цочин сэрснээ ханын цагууд хилэм хийгээд яран босоод салхивчийг хаалаа. Зүггүйхэн бодолд автсан бүсгүй тэнгисийг удаан ширтэж уруулаа хазлан аяархан гиншив. Өөхөө бацлан гэдэс хэвлийгээ элбэх үед дур хүсэл нь хараагиндаа шатан асаж чигт нь ороод ирлээ. Бурхан минь, би бүр цадгаа алдаж гүйцгэн. Гэхдээ тэсэх тэнгэл алга гэж бовтонсаар орлоо очоод тэнгисийн цааш ордоггүй. Тэнгис сэрэн өндийгөөд болоржинг дээш нь чангааж сэрээс нь том бүхийг базалж цээжиндээ шахаад уруулыг нь өвддөл азав. Чи үнэхээр сайхан залуу шүү. Болдгсон бол яана гэж огтолж аваад суучихгүй юу? Хоёулаа энэ тухай зөндөө ярилцсан. Тийм ээ. Би зүгээр л мөрөөдсөн. Альвэ өндөө хаста. Тэнгисийн гарын аясаар дуулууртайг хөдлөх болоржон цогж эхэллээ. Түүний хоёр хөх үнэхээр том хатуу доош буух бүрд том энэ тэнгисийн гуйнд хүчтэй хурж тэр тоолонд таш хийх дуу хадна. Бурхан минь, ямар гоё юм бэ? Өсгүүнүүд талмаар нь дур хүслэн дээд зэгтээ хүрсэн бололтой уйглан гиншиж хурдан улам нэмсээр ээж минь хэмээн чарлан асгаж орхив. Тэнгисийн хуйл тачаалж ялгаагүй шатан асжээ. Гайхалтай байлаа. Хүний хуйл тачаал гэж сони юм шүү. Үргэлжлүүлэл баймар санагдах юм. Чиний өгзөг хөх үнэхээр гайхмар харагддаг. Том атлаа чанга хатуу. Хүүхэд гаргаад суларч хөөц. Тэнгисээ миний хэр санагддаг вэ? Чи гоё бийтэй. Биш ээ. Миний гоё. Бариу эсвэл сул гэдэг утгаар аялгаа Мишель хоёрохоос ялгаагүй. Нэр юу? Би худлаа ярьдаг үлээ. За. Нөгөө Япон охины чинь зургийг харж болох уу? Инста нугаа. Рена сайтогод ороод үз. Хөөх, нас нь 20 хүрсэн юм уу? Ямар гоё биетэй охин бэ? 19 дөө. Монголчууд царайтай юм гэж та хоёрыг тохирно.
Юу гэж дээ? Эн чи Япон хүн. Тэгээд ч би хөдөж шүү дээ. Гэхдээ л чи дэрэгд нь хэр удаан тисэх бол? Тэсэлгүй дээ. Харин одоо тэнгис угсгийн болорчин дээр гараад энэ үнсэн таалж шимэж байснаа шүүшүүрт орё. Химэр гэж шуугт нь шивнжээ. Гандан хийдийн хашаа өглөөний нам гүм домбоно. Улаан хүрэн ханны дээгүр салхи зөөлөн сэвэлзэж алтан оройтой дугнууд нарны гэрэлд бүдэгхэн гялалцах бөгөөд хаяа нэг хонхны намуухан жигнэг чимээ сонсогдож хийдийн дотор талд лам нарын аяархан алхаа ном унших дуу бүдэгхэн дуулдана. Хотын чимээ холоо сонсогдохч энд ирэхэд өөр ертөнд шиг. Хашааны баруун болонд шар дээл өмссөн дун зэргийн нуруутай ламтан зогсох нь цогт байлаа. Нас 50 хүрсэн ч хөнгөн шингэн овор багтай. Алхахтаа чимээ гаргахгүй хөдөлгөөн бүр нь анзаарагдамгүй. Хүмүүс анх харахад энгийн лам шиг санагдавч харц нь хурц, үг нь ухаалаг, бодол нь үл ойлгогдом. Уулын хүйтэн салхи, тайгын нам гүм өвсний үнэр санаанд нь орно. Залуу цагтаа ургамал хөөж эм тан туршиж явсан өдрүүд лувсан отчийн галын дэргэд сууж ховор ургамлын тухай сонсож байсан шөнүүд. Тэр үед өөрийгөө ихийг мэдэж байна гэж боддог байжээ. Гэвч амьдрал өөр байсан. Хэтэрхий зоригтой туршсан жорнуудынхан дундаас хоёр нь хүний амьд хүрсэн. Тэр явдал өнгөрсөн ч цогтын сэтгэлээс хизээж арилсангүй. Илүү хэрсүү хянуур болсон цогт уул тайгаас дайжин нүүр буруулж хотод ирээд гандан хийдийн нүмер дор сууснаас хойш илүү төвчээртэй болсон. Судар үзэж лам нарын мэддэг хуучин жоруудыг сонсож олон жилийн туршлагаа зэгцэлж уйггүй оролцсны эцэст хэд хэдэн онцгойжоор гаргаж чадсан байна. Үний биеийг элт сэргийн тэнхрүүлж урд наслахад тустай ханд. Мөн ядарч зүлдсэн эрчүүдийн чалхыг богино хугацаанд сэргээдэг тан. Нөгөө нь өргүйдэлтэй эмэгтэйд тустай гэж яригдах жор. Үнэхээр үр дүнтэй байсан тул эдгээрийн тухай яриа амнаас ам дамжин тархаж тэр хэрээр цогт асар хурдан баяжиж эхэлжээ. Нэг өдөр хийдийн гаднаас ганган хувцастай 30 орчим насны маш гоё бүсгүй түүнийг сургалсаар хурж ирэв. Гоёмсэг дээл, торгон алчуур, аашлаг аягалгаас нь баян хүн гэдэг нь илт мэдрэгдэнэ. Гэвч нүүрэнд нь гуниг ядарсан өнгө тодорчээ. Таныг жор гаргадаг хүн гэж сонслоо. Цогт дуугарсангүй, харин анхааралтай ажиглав. Би 33 настай. Үнтэй суугаад олон жил хүүхэдтэй болж чадахгүй байна. Та туслаач. Хүснээ ав. Хэмээн шивнэхдээ уруулан өмөлцөн ансах чигтэж байлаа. Миний тан танд туслаж болох ч би баталгаа өгч чадахгүй. Гэхдээ саяхан шин жор бүтээсэн. Та анхных болохоос эмээхгүй бол оролдоод үзье. Би зөвшөөрч байна. Та юу хүснээ хий. Сайхан бүсгүйд аль хэдийн татагдаж эхэлсэн цогт түүний бугуунаас атхан судас барьж суухдаа өөрийнхөө бүтээсэн жорд найдаж үүнийгээ өөрөөр ашиглая гэж эрс шийджээ. Жорыг хороор. Юу? Чэ бузардсан байна. Бас мэдлэг долмог авиас тааруулж олон хүнээс элдэв хэрэггүй юмс авч хэрэглээд уламд ордуулчихаж надтай 1 сар амьдр хэмээн нам дугаар өгүүл цуухтаа хүний амийг авдаг жор байдаг. Харин хүний амьдралыг өөрчилдөг жорж байдаг. Хэмээн хэлж асан лувсан отчийн үгийг гэнэтхэн эргэн саналаа. 33 настай гунхсан сайхан бүсгүй хэдхэн хоногийн дараа цогтын нүцгэн өвчүүн дор гиншиг болж чалах чадварт нь улам бүр биширч эхэлжээ. Жил гарангийн дараа өнөө бүсгүй жиремсэлж харин цогт санаанд багтангүй эд хөрөнгийг төлөөсөнд нь авсан юм. Далайн эргийн бомбтойд хаврын салхи хүйтнэр үлээж тэнгэрийн хаяанд хөвөн цагаан үлснүүн хувлаа хааны зарилгаар Япон руу мордох их зэрэг
Солонгосын өмнөд бомтод цугларч далайн мандал дээр 100 хөлөг онгоц эгнэн зогсож байв. Мянган цэрэг хуйг дуулга янзалж морин малын дуу төмрийн жингнээ холилдон аян дайны өмнөх догдлол мэдрэгдэнэ. Тэр олон цэргийн дунд хөвсгөлийн уултайг гүнзгийхэр нуурын дэргэд өссөн мянганы ноён өг төмөр ван гой дэлгэр хагаад эрдүү хоолоогоор тушаал завар өгөн завгүй мөчүүдийг өнгөрөөж байлаа. 2 хоногийн дараа ууланд мордох тул түүний сэтгэл тайван бос ямар нэгэн зүйлд санаа зовних шиг үе санаа алдна. Гэвч тэр шийдэх ёстой. Алгуурлаад суух цаг биш. Хуарангийн баруун захад байрлах өргөөндөө морлоод зөөлөн төрхтөө хархан нүдтэй хатан сэндэртэйгээ оройн зоог барьж сууснаа. Хатантан минь та буцах ёстой гэж намуухан атлаа нуграхшгүй өнгө аясаар хэлв. Сэндэр хатан шидэмгий толгоос хэсрээд би таныг энд хүлээнэ. Надад бүх санаа зов гэчгээд мэдэгдэхүйц томорч ихэлсэн хэвлийгээ зөөлөн илвлээ. Энэ аян амаргүй. Далаа ууралвал юу болдгийг чи мэднэ. Хааны зарлагч гарсан. Нутгаас гаралтай үнэн ч хааж ирэхэд чамайг хамгаалах үүрэг өгсөн. Би ялгуусан ялалт байгуулад араас ч ночноо. Тэд удаан нухацтай ярилцсны эцэст нулимс мэлмрүүлэн толгой дохих сэндэр хатан "Хэрв хүү төрвөл түүнд хөгс удаас гэж нэр өгнө. Таны удам, таны цус тайга ургамал шиг тасрах ёсгүй. Хөгс удаас. Аав маань тэрээр жижиг ширэн ууд гаргаж ирэхэд дотор нь хөх туяатай нумдаг байлаа. Энэ ургамлыг аав надад өгсөй. Уулын хадны оролд ургадаг маш ховор ургамал. Биеийг сэргээж шархыг түргэн эдгээдэг гэснээ нунтгийг болгоомжтой ширэн уутанд хийж амийг нь ууйжээ. Дараа нь хөх төмрийн хүзүүнээс зөөж өгөөд маш бага тунгаар хэрэгэл. Илүүд бол хор болно. Хаатан минь энэ тухай би сонсож байсан. Гэхдээ үлгэр домгол гэж боддог байлаа. Одоо би өгс удастай болсон болохоор хинээс юунаас айх вүлээ дээ. Сэндэр түүний цээжин толгоогоо наагаад мөрөө чигчигнүүл мэгшиж би чамайг хүлээнэ. Гал голомтыг чинь сахиад сүг өргөөд уул усандаа залбираад хүлээж байна. Болгоомжтой байгаарай гэжээ. Маргааш нь сэндэр хатан буцаж төд удалгүй хөх төмөр ван мянган цэрэгтэйгээ хөлөг онгоцонд сууж далаа руу гарч одлоо. Эхний өдрүүд нам тайван байв. Гэвч 3 дахь шөнө тэнгэр гэнэтхэн харанхуйлж салхи архирж эхэллээ. Шуурга давлгаа нь уул шиг өндөөж хөлөг онгоцуудыг шидэж эхлэв. Зарим нь хоорондоо мөргөлдөн эвдэрч, зарим нь далайд залгигдав. Өг төмрийн хөлөгч суурин бүгд давлгаан чидэгдэн усан дунжээ. Хүйтэн ус цээжиг нь зүсэх мэт болоход сэхүү орон хүчит давлгаатай тэмцээр эцэст нь жижигхэн аралд хүрч чадлаа. Аз болоход 2 монгол дайчин, 1 солонгос зэрэгч өг төмрийн хамт амьд гарч чадав. Хаасаагүй эргэлдэх харуулын онгоцнуудаас нуугдан хэд хоног хорогдсон ч ус хоол бараг байсангүй. Үгсэн ч тэмцэж үхье гэж ярилцаад шөнөөр далайг сэлж Японы их газарт хүрлээ. Зэвсэггүй ядарсан бас хоолгүй. Өдөр нь ойд нугдаж шөнө нь гидсээр нэг орой жижиг харуулын байр олж харав. 4 самур галын дэргэд суугаад мах шарна. Хөхөвтөр дохио өгч дайралт богино хугацаанд өрнөн эцэст нь хоолтой бас зэвсэгтэй болж авлаа. Удалгүй уулын өндөрлөг газар хүрв. Моддын дунд том сууц харагдах нь хэн нэг ноёны ордон бололтой. Гэтэл харанхуй дундаас хар хувцастай сүүдрүүд гарч ирэв. Шөнийн дээрэмчид гэгдэх нинжа нар. Өг төмөр өчүүхэн төдий эргэлзэлгүйгээр дайрах тушаалгч эхний дайснаа нэг цохилтоор унгав. Гэвч дайсан олон. Сэлмийн ууч харанхуйд гялалзан тулаан ширүүсч мөрөндөө гүн шар хавсан хөг төмөр 2 дахь давлгаогоо арай ядан ницаагаад улам бүр улангасан дайрлаа.
Сүүлчийн нинжаг унгасны дараа хөх төмөр өвдөг сөхрөн унахдаа дайчин нөхд нь цөм өргөцснийг харж амжаад ухаан баларджээ. Сөөдөргүй дээрэмчдийг хэрхэн ялахыг эцэст нь бүгд сөхрөн унахыг түгшин харж алсан ноён дагуулуудынхаа хамт гарч ирээд хөх төмөрт тусламж үзүүлэн өргөөндөө тольж эхлэв. Ноён алсын бодолтой ухаалаг өрөвч нэгэн тул үрэгдсэн гурвыг тэр даруй өргөөнөөсөө холдуулан харуулын байрны дэргэд хүргэжээ. Энэ нь амьд үлдсэн баатрыг мартагнуулах гэсэн санаа. Хөх төмрийг нүд цавжилгүй сахин асрах ноёны охин Саяо шархацсан харин эрд аж мартаасан зүрхэндээ хайрлах болов. Ноёнж анзаарсан бололтой бодолд автна. Хэд хоног ухаангүй хэвдсэн хөх төмөр сэрэхтэй дэрэгдээ суух Саяог олж хараад юу болсныг ухааран уртаар санаа алджээ. 7 дугаар хэсэг төгсөв. Хөх судасны өв 8 дугаар хэсэг. Одоос гармагц замын урсгал эсэг зур шигүү байснаа айжмаар сэрж эхэлнэ. Улаанбаатарын захын үйлдвэр агуулхууд ард хоцорч зам хойд зүг рүү мушгирэн сунаж уулын бэлээр нацаа гөвсөн модод сүүдэрт нь цайварцаас тогтсон харагдана. Үнд даацын машинууд үе үе дөнгөнөн өнгөрөхөд салхи нь машиныг үл мэдэг дөргино. Жолооны ард суух тэнгис урт холын замд дассан хүн шиг гарын жолооны хүрд дээр бодол нь хаяа өөр тишээ нисэж одож байв. Райна өвдөг дээрээ арьсан хавц нь элэгдэж хууц нь шаралсан хуучин судар дэлгэж мөр мөрөөр нь нямбай харж байлаа. Зарим үсэг нь монгол бичиг шиг, зарим нь Япон ханц шиг харагдана. Тэрээр хөмсгөө үл элэг зангидан үг бүрийг буруугаараа дагуулж уншихыг оролдоно. Машин хааныг донсолоход түүний хүзүүн зүүлсэн хүүхч чулуу цонхоор туцах гэрэл үе үехэн гэл алзана. Насандаа баймгүй том хөхөнд бомбос хийж гуйн үл элэг чичирхийлэх бүрд та хоёр яг тохирно хэмээн найрцаг атлаа итгэлтэй хэлсэн болоржингийн үгийг санагдуулж тэнгисийн би сонин мэдрэмжинд автах шахаж байлаа. Энэ охин анх бодсноос шаал өөр. Онгоцны буудлын дээр хідэн бүдүүлэг залуус өгөөдөхөд ч тэр огт сандраагүй. Дараа нь хамрын хэдийн тэнд дахиад тарах үр тайван зогсож ажиглаад өнгөрсөн. Яг л ийм зүйлд дассан хүн шиг. Эсвэл бүх зүйлээ тэнгис даатгаж бүрэн итгэсэн болов уу? Хаах бол Япон орны хүн хахир хөөтөн тайгаруу үл таних хүнд итгээд явж л байдаг. Рейна, энхэд чи юу уншаад байгаа юм? Унших гэж оролдож байна. Ямар хэл? Мэдэхгүй. Тэнгис үл ялыг нэмсэглээд мэдэхгүй ээж унших гэж байгаа юм уу? Өвөө маань өгс юм аа. Би бодохдоо эм гоо сайхны бүтээгдэхүүний чухал жор гэж ойлгосон. Нууц жор гэж үү? Тийм баха. Монгол бичигч юм шиг. Чи уншиж чадна үсттэй. Жаахан л. Рейна судраа баг зэрэг эргүүлэхэд тэнгис хальт хараад дуугарсангүй. Хуудасны буланд танил хэлбэртэй үс харагдана. Гэхдээ дунд нь Япон ханц холилдсон мэт. Сонин л юм. Ягаад? Манай өвөө надад бас иймэрхүү юм өгсөн. Бас судар уу? Манай өндөр өвөө надад үлдээсэн гэсэн захиа юм уу да. Хоёул нам гүн болон туц бүрдээ бодолд автав. Замын урдаас том ачааны машин дөнгөн өнгөрч салхи нь машиныг үл мэдэг ганхуулахад Райна судраа хаагаад сонин давхцал байна да гэж аяархан шивнэлээ. Юун давхцал? Миний өвөө нууц бичиг өгсөн. Чиний өвөөч бас. Тэнгис дуугарсангүй. Нээрэл давхцалч юм шиг. Танхилын ташаан дээр хонхорхоо Рейнд бас байдаг. Дархан хот руу дөгөх үед замын хажуу талд зогсоол тарахад машинаас шахан зогсоосон тэнгис төр амрыг гэчгээд өөрөө буун хэдэнтэй сунаж харагдав. Харин Рейна шууд бүсээ тайлж ард тал руу ороод данх гарган ус хийж плеткэн дээр тавив. Хөдөлгөөн нь эргэлзээгүй яг л ийм зүйл дассан хүн шиг. Удалгүй ус буцалж Рейна жижиг ууднаас хөгт уяата багахан унтаг гарган цайнд маш багахан хийж хутгалаа.
Тэнгис ихэд гайхан чи юу хийчихв гэхэд Рена эргэж хараад инээмсэглээд ургамлын нутаг юм л да. Биеийг дулаацуулж эрч хүч сэргээдэг манай авуугүй удам дамжин хэрэглэж ирсэн юм. Манайхан бас хэрэгэлдэг. Өндөр өвөө маань одож хүн байсан гинлээ. Үнэхээр үү? Тийм ээ. Рена цаяглаж нэгийг нь Тэнгист өглөө. Үнэр нь бас амт нь өнгө нь их төстэй юм. Гэхдээ арай л сул амтгүй санагдав. Рена цагаан ууц суухдаа дахин судраа нээхэд Тэнгис мушил заад чи үнэхээр тайлах гэж байгаа мó? Тийм ээ. Чи надад туслахгүй мó? Зам хоол амж наагаагүй. Одоо хөдлөе. Тэнгис шийдмэг хэлээд өндийхэд Ренаж ухсгийн босож тэрхэн зур хоёр шүргэлцэн яг цахилгаан цахиулах аятай жирс хийх шиг боллоо. Ренагийн нүд томрон уулга алдаж нэг тийм тавралж хэлэмгүй ховсонд орхон тэрэ. Өчүү хүндэтэй ойртох мөчөд Тэнгисийн биеинд бол ойрхон амьсгал яг хажууд нь мэдрэгдэж зүрх нь гинэтхэн хурдан зохилж эхлэв. Бие нь үл мэдэг эргэнэж цээж дотор нь халуун долгио гүөх шиг санагдана. Харин Тэнгис юу ч болоогүй аятай уучлаарай гэчгээд хээвник жолооны ард суужээ. Ардчлалын өмнөхөн гандангийн нам гом амьдралаас ажмаар холдож эхэлсэн цогт ургамал судалж, жор найруулж, там бэлдэж, туршиж ирсэн олон жилийн үнэт мэдлэгт нэгэн болж чаджээ. Хүмүүсийн нүдэнд бол хийдийн жирийн одож, харин дотроо тэр өөрийгөө илүү хол явах хүн гэж мэдэрч байсан юм. Нийгэм өөрчлөгдөхөд цогт дагаж хөдлөн, жагсаал цуглаанд үзэгдэж, өөрийгөө тэмцэгч, шин цагийн хүн мэт харуулж, янз бүрийн хүрээний хүмүүстэй ойртож эхэлжээ. Тэр дундаас эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүсийг ялган танина. Тэдний зарим нь эл хэлж чаддаггүй, нэр төрөө бодож, нуудаг өвчин зовлонтой. Цогт тэдэнд тан өгч, зармыг нь босгож, зармыг нь бүрэн эдгэж чадсан нь түүнийг нууц хүрээнд хурдан таниулж орхив. Нэг нь нөгөөг дагуулж ирнэ. Ам дамжин ярина. Түүний тангийн тухай яриа ил гардаггүйч зөв хүмүүст хүрч эхэлсэн. Гэхдээ цогтод мөнгө гэхээс илүү хүрээлэл, эрх мэдэлтэй нөхөд хэрэгтэй. Түүнд олон жил хураасан алтан мөнгө, үнэт чулуу, хатуу идэл бий. Эдүгээ 70 насны сүүдэр зоглож буйж, эрч хүч дүүрэн хөнгөн шингэн. Харагдах байдал нь ч овргүйгээс гадна чалах нь бараг л хэвээр. Тэр жил лувсан оччоос шантаажиж авсан хөх үнцэл түүнд ийм их эрч хүчийг өгдөг. Тэр нөлөө өсгийн хэрээр гадаад шин түнштэй холбогдсон эхлээд Хятадын наймаачид дараа нь Оросын худалдаачинтай хамтарч эхлэв. Тэд их хэмжээгээр авах сонирхолтой байсан ч цогт хизээч жорыг бүрэн өгсөнгүй. Нэгэнд нь хатаах, нөгөөд нь нунтаглах, өөр нэгэнд нь холих ажлыг хариуцална. Хинч түүнийг мэдэхгүй. Бүгд нийлж байж л нэг бүтээгдэхүүн гарна. Харин тэр бүхнийг зангидаж яг зөв болгож чаддаг нь ганцхан цогт өөрөө. Ингэж явсаар ажил нь томорч агуулах хүмүүс тогтсон сувгууд бий болов. 1995 он гэхэд тэр үүнийг албан ёсны хэлбэрт оруулах цаг болсон гэж үзээд бүх үндэс компани бүртгэгдэв. Гаднаас нь харвал жирийн нэгэн үйлдвэр, дотооддоо бол нэг хүний толгой дээр тогтож байсан нууц бүтэц. Цогт энэ үедээ нэг зүйлийг маш тод ойлгож байлаа. Жор цаасан дээр байж болно. Гэхдээ тэр хизээч бүрэн бичигдэхгүй. Хамгийн чухал нь түүний дотор түүний мэдэрдэг хэмжээс туршлах цаг хугацааны мэдрэмж. Түүнийг орлох хүн байхгүй. Тиймээс тэр өвлүүлэх тухай бодож ажлыг айжмаар хүүдээ шилжүүлж эхэлсэн. Гадаад харилцаа, мөнгө, хүмүүсийн зохион байгуулалт, өдөр тутмын шийдвэрүүдийг хүүдээ өгч, хүмүүсийн нүдэнд компани захирал болгон гаргаж ирэв. Бусдын нүдэнд эрх мэдэл шилжсэн мэт харагддагч үнэн хэрэгтээ цогт өөр дээрээ хамгийн чухал хэсгийг үлдээсэн. Нэг орой тэр хүүгээ дуудлаа. Өрөөнд өөр хүн байгаагүй. Ширээн дээр хідэн бичиг, хуучин судар, тэмдэглэл дэлгээтэй. Цогт удаан дуугүй сууснаа. Чи цаашид энэ ажлыг авч явна. Хүмүүс чамайг
эзэн гэж харна. Гэхдээ чи нэг зүйлийг ойлгох ёстой гэд жорын бичгийг гаргаж ирээд ширээн дээр тавив. Энэ бол бүтэн биш. Чи үүнийг хараад хийж чаднаа гэж бодож болохгүй. Жинхэнэ нь энд бичигдээгүй гэд гуруугаараа толгой руугаа заалаа. Хэрвээ энэ байхгүй бол компани байхгүй. Би өвхөл чи энэ компанийг авч явж чадахгүй. Чи мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй. Хэдэн жил явж магадгүй. Дараа нь унаж эхэлнэ. Эцэст нь дуусна. Аваа. Үүдэн жор хэрэггүй. Би арай өөр чиглэлд анхаарай. Та өөрийнхөө хүсэж ирснийг хий. Ус төрөө. Тэмээ. Ус төр. Би бизнесийн шинэ салбарт хүч үзнэ. Энэ нь шинэ гарц. Бод холбоотол чи ус төрд ороод дорд сүрэнгээр бизнес хийлэг. Гэхдээ одоо биш. Заава. Одоо сонс. Хөх үнцийг жор мэддэг хүн удирдна. Чи одоо захирал, хожим, дорд сүрэн эсвэл өөр хэн нэгэн болсон ч жорыг мэдэхгүй бол эзэн биш. Аваа. Би таны эрх мэдэлд огч унахгүй. Шинэ сувг, шинэ бизнестэй болсон ч та бүхний зам. Цогт сэтгэл хангалуун нэмсгэлээд энэ тухай чи бид хоёр л мэддэг. Хожим гарах эрсдлийг сайн тооцоорой доо гэд аяхтай тан аваад удаан гэгчин тамшаалангуулаа. Алт мөнгө үнэт эрдэнэс. Энэ бол устж үгүй болох баялаг. Харин цогтын тархинд бууж орвол хизээч алга болохгүй өв юм. Тиймдээч хүүхүндэс компани жинхэнэ нууц эзэн бол цогт хэвээр байсаар олон жилийг ардаа үджээ. Өвлийн хүүдэн жавар арилаагүй хотын гудамд утаас унаглаж амьдрал дөнгөж сэргэж эхэлж байсан тэр өглөө Такуми гэрийнхээ үдэнд эцэг зогсов. Хаалгыг түлхэх мөчөд зүрх нь огцом цохилж гар нь үл мэдэг чичирнэ. Дотроос алхах чимээ сонсогдож хаалга нээлтгэхэд Кенчури түүнийг хараад эсэг дуугүй зогсноо. Такуми гэж шивнээд угсгэлээ. Айко араас нь гарч ирээд нүдэн томрон амьсгаан тасалдах шиг болж дараа нь гинэтхэн гүйжирэн тэрч авлаа. Түүний мөрөн дээр нулимс нь тусалж гараараа чанга тавирн тавихгүй зүгтсэн хэвээр. Дахиж ирэхгүй хаа гэж бодсон гэж дуулдах төдийхөн шивнэв. Такуми юу ч хэлсэнгүй. Аав эхнэр хоёроо чанга тэрч зогсдол дотор талаас хүүхдийн дуу гарч Айко эргэн хараад "Сора, наашир. Аавч нэрсэн" гэлээ. Жаахан хүү болгоомжтой алгасаар дөхөж ирээд танихгүй эрийг сониуч харцаар ширтэнэ. Такуми доош тонгоон гараас сунгахад хүү эргэлцээр ойртож эцэст нь гараас нь барив. Кенчури чимээг ажиглаж байснаа. Тэр төрөхдөө хөг толботой байсан. Цочин үндээс нь Такумигийн харц гайхшралд автан хөг толбо гэж. Яг энэ үед түүний бодол санаа уул тайг руу цасанд орох хөхөвтөр үндэс рүү ловсон отчийн галын дэргэд өнгөрүүлсэн өдрүүд рүү буцлаа. Тэр ургамлын өнг амт бие дотор тархах халуун мэдрэмж хүртэл тодхон санагдана. Хэдэн өдрийн дараа Такуми авчирсан жижиг уутыг гаргаж ирэв. Дотор нь үлдсэн бангахан нунтаг. Хуруугаараа үл элэг хурж удаан ширтэнэ. Энэ яг юу байсан бэ? Хариу нь байхгүй ч тэр ойлгож байлаа. Тэр зүгээр нэг ургамал биш, шидэт юм. Удалгүй Такуми ажилдаа шаргуу орж эхэндээ танил талдаа дараа нь ам дамжин сураг сонссон хүмүүсийг эмчилж эхлэв. Ялангуяа дайны дараа хүнд өвчтөй туяанд өртсөн хүмүүсийн бие дорой эмч нар арга гуйсан тохиолдлуудтай нүүр тулна. Такуми тэдэнд тан өгөхдөө тун болгоомжтой хандаж аажмаар итгэлтэй зоримог ханддаг болов. Зарим нь сайжирч, зарим нь босож, зарим нь бүр эдгэрч эхэлсэн нь түүнийг маш хурдан алдаршууллаа. Гэхдээ лувсангийн ургамал энд байхгүй. Удахгүй дуусна. Тиймээс Японы уул руу явж удаан ирсний эцэст нэгэн ургамал оллоо. Кагамикуаса
Цастаа өндөр ууланд хүйтэн хадны завсарт ургадаг үндсэн цайвар хөх туяатай амтны гашуун бие дормогц дулаан тархах шинжээр лувсангийнхтай тунд өстэй. Тэр ургамлыг авч лувсангаас үлдсэн өчүүхэн жаахан нундагтай багаар хольж туршив. Эхэндээ тохирохгүй байсан ч тунг нь өөрчилж хольцыг зассаар эцэст нь тогтвортой жор гаргаж чаджээ. Гэхдээ энэ нь яг адил биш гэдгийг тэр мэднэ. Нөлөө нь арай л сул, эмчлэх чадвар нь долимог. Гэхдээ хангалттай. Хүмүүсийн урсгал нэмэгдэж, нэр нь тархаж, эмчилгээгээ албан ёсны хэлбэрт оруулж, бүтээгдэхүүн гаргаж эхэлснээр хэдэн жилийн дараа компани байгуулж, гадаад холбооч бий болов. Нэр нөлөөгөө ашиглан Орос Хятадын талтай холбогдож, түүхэд ургамлын хольц зарим хэрэгтэй зүйлсийг тэднэр дамжуулан авч эхэлсэн. Аз улхад Хятадын нэг түнш нь яг лувсангийнх шиг ургамал нийлүүлснээр Хойсижин компани үнд тавигджээ. Цастаа модтой уулын дундуур асфальтын зам хараалаг тууз мэт мушгирн сунжээ. Тэр замыг зүсэн хүчрхэг аяллын машин жигдхэн давхиж дугуйн дор хөнгөн цас шаржигнан боторно. Хоёр талаар нь шилмөөстэй цасан дарагдан нам гүм мөчр бүр дээр цагаан хөвсгөр хучлах тогтжээ. Зарим газарт уулын ингэр задгааран цасан дундаас боров ус цухвэж энд тэндгүй мал сүрэг налайж харагдана. Хонин сүрэг бөөгнөр бэлчиж үхэр адуу цас ухаж идэж хайх нь үзэгдэнэ. Зам дагуу хаяа нэг утаас авсан жижиг гуанз модон хашаатай айл эсвэл аяллын отог мэт цөөнхөдөн барилга үзэгдээд өнгөрнө. Үүдэнд нь машин зогссон дээврээс нь удаа суниглах тэр газрууд энэ уудам хүйтэн орчинд хүний амьдрал үргэлжилж байгааг санагдуулах мэт. Жолооны ард суух тэнгис урд жирэлзэх замыг анхааралтай ширтэх бөгөөд хажууд нь суух Райна урдын адил сууж шалгаасан хэвээр. Чи багада энд ирдэг байсан уу? Тийм ээ. Өвөл бүрүү бараг л. Тэгээд айдаг байсан уу? Юунаас? Ийм нам гүмэс. Тэнгис нэмсэглээд энд нам гүм бишээ. Чи зүгээр л сонсож сураг байна гэв. Чи байн ингэж дуугүй байдгүй? Заримдаа л. Рейна үнэхээр сониуч юм. Асуух бүрд тэнгис төвөгшөөлгүй хариулна. Энэ түүний үүрэг. Замд түр амархаар зогсох бүрдээ хоёул тус тусынхаа бичгийг гарган учрыг нь олохыг оролдоно. Рейнагийн шаралсан судар тэнгисийн өвгөөс ирсэн бичиг. Үсэг нь танил атлаа утга нь баригдахгүй. Энд нэг үг давтагдаад байх шиг. Юу гэсэн үг? Мэдэхгүй. Яг л үндэс юм шиг. Тэнгисч бичгээ харж сууснаа. Петрхийн нуусан байна. Тэгэхээр л хоёулаа хамт унших ёстой болов уу гэд сольж уншсан боловч юу ч тайлагдсангүй. Сүүлдээ хоёул бичгээ хааж салхины чимээ сонсон хэсэг сууцгаана. Удалгүй зам өгсөөр болж цастаа даваа өдөө машин хүчтэй архирсаар аажмаар өгсөж эхлэв. Оргилд хүрэхэд салхи сэрүүсч цаас хийсч нүд гэлбэм цагаан орчин тэднийг хүрээлэв. Цааш харахад мөн л цастаа уруудах урт налуу цаана нь цагаан хүндий уус үргэлжлэнэ. Райна гэнэтхэн босоод нүд нь гэрэлтэн би цанаар бумаар байна гэж бараг л хашгирлаа. Одоо юу? Тийм ээ, яг эндээс болгоомжтой буун шүү. Райна арын хэсгээс цанын хэрэгслээ гаргаж ирээд өвөө маань бэлдэж өгсөн юм. Би одоохон гэчгээд цааш эргэв. Тэнгис машин луугаа хяламхийн чи цанаар. Тийм ээ. Бэ машинаар. Тэгвэл уралдаа. Дохио өмгц Райна шууд доош гулслаа. Цас хормой дорн цацран биеийн хөнгөн урд нь улам нэмэгдэнэ. Тэр эргэлт бүрийг уран давж цасан дээгүүр нисэг мэд уруудна. Тэр үед тэнгис машинд орж хөдөлгүүрийг алсан налуу зам даган огцом доош буулгалаа. Дугуйд орох цас шидэгдэн машин баг зэрэг алдарч дараа нь тогтворжон улам хурдлана. Хоёул зэрэг шахуу доошилсоор налуугийн төгсгөлд ойртон ирэхэд Райна сүүлчийн хурдаа нэмэн гулсаж зогсов.
Яг тэр агшинд машин хажууд нь ирж тоормслон зогслоо. Тэнгис цонхоор шагалзан "Хэн төрүүлв?" гэд инээхэд Рейна амсгаадан "Би бараг" гэж хэлчихэд эргэхэд хөөхөн томболзон өгзөг нь холбилзан үнэхээр дурбулаам харагдаж байлаа. Тэндээ түр амарч амттай хоол хамтарч хийж идээд доош хөдлөв. Рейна ахаад л элдвийг асуун шалгааж авснаа. "Чи надад 3 бүсүүхээ талаар ярьж өгөөч. Надад сонирхолтой санагдаад" гэснээ хазраа улуулзуулан буруу харчхав. "Танхил чамд хэлээгүй юу?" "Би асуугаагүй. Дэндүү бүдүүлэг шүү дээ." "Сонсмоор байл хэлье. Миний тухайраа өөрөөр бодоход чамд хэрэг болно." "Би өөрчлөгдөхгүй." Тэнгис хоолоогоо засаад болорчон аялгау Мишель гуравтай ямар сэмжээр холбогддог тухайга урт яриагаа эхэлжээ. 8 дугаар хэсэг төгсөв.